Монголчууд далайгаарч аялдаг байсан. Монгол зөвхөн хуурай газарт амьдардаг, тал хөндийгээр одордог, тасаршгүй хань морьтон ард гэж эртнээс нааш алдарсан билээ. Гэвч монголчуудын түүхийг гүнзгий судалбаас тэр далайд аялах элдв тоног төхөөрөмж хийдэг, гол мөрөн далайд ч аялдаг байсан нь тодорхой байдаг. Монголчууд хөлөг онгоц дархалж зөвхөн гол мөрөн төдийгүй далайд ч аялах зүрх зоригтой байжээ. Монголчуудын далайд аялсан тухай анхны мэдээлэл 13 дугаар зууны ихэнх үед гарчээ. Персийн түүхч Рашид ад-Дин Түрэг улсын газар зүүн байр зургийг зурхдаа ангар мөрний тухай тодорхой бичсэн байдаг юм. Татар, Курбан, Салжинууд, Гатакийн угсаатан хамтран нэгдэхдээ мөрнүүдийн адагт аж түрэн амьдардаг байлаа. Эдгээр мөрнүүд нийлэхдээ Анкара мөрний их үндсийг тавьдаг. Энэ мөрөн өргөн их Кинас нэртэй хотын хажуугаар урсдаг. Энэ мөрний хажуугаар Кам урсдаг. Бие биедээ шууд нийлдэг. Тус хот Киргизүүдийн харьяат газар дээр оршино. Энэ мөрөн далайн хажуудах өөр мужруу урсдаг гэжээ. Рашид ад-Дин цааш нь Чингис хааны хамгийн отхон хүү Тулуй, хааны хамгийн их хатан байсан Сорхогтаны бих гэгчийн цул мөнгө авчруулахаар илгээсэн монголчуудтай хамт хөлөг онгоцон цуугаад далайн хажуудах орнол руу аялсан тухайга бичжээ. Монголчууд асар том хөлөг онгоц барьж ангар мөрөн дээгүүр аялдаг байсан тухай Рашид ад-Дин баримт дурдан бичжээ. Монголчууд Элдв ванзын ашигт малталаар баян байсан одоогийн Норильск хүртэл усаар аялдаг удаач байжээ. Монголчууд өөрийн отхон хүүдээ гал голомтоо сахиулж үлдээдэг заншилтай байсан. Тиймээс ч Тулуу хааны гал голомтоо сахин үлдээсэн их нутаг нь онон гэрлэн мөрний хөвөөнд байсан. Тиймээс монголчууд хөлөг онгоцоор сэлэнг мөрөн байгаль нураар дамжин ангар мөрөн хүрдэг байжээ гэж дүгнж болохоор юм. Монголчууд гол мөрнөөр хөлөг онгоцоор аялахыг жирийн хэрэг гэж үздэг байжээ. Үүнийг ийм нэг учир тодорхойлчихлаа. Чингис хаан Дундад Азийг эзэснийхээ дараа хөгшрөх, нас барах цагт өгч байгаад ихэд санаа зовж элдвийг бодох болжээ. Тэгээд тэр хүн хөгшрүүлдэггүй юм болохоор шийдсэн гих нэгэн удаа тэр хүний насыг урт болгодог Чанчун гэдэг бомбыг Дундад Аз дахь Тэнгэр улсын орчим дах ордондоо дуудаж авчирсан юм. Тэд буцах замдаа энэ аяллахаа тухай 2 ботном бичжүүлчээд үлдээжээ. Тэр авгаа хааны байрлсан газарт хүрэх замынхаа сүүлчийн хэсэгт өргөн их мөрөн дээгүүр хүмүүс болон эд бараа зөөдөг хөлөг онгоцоор аялж очсон тухайга бичсэн байдаг. Монголчууд дайн байлдаанд ч далайн хөлөг онгоц хэрэгэлдэг байжээ. Тэд Каспийн далайг өмнө талаас нь тойрч зүүн Европын газар нутагт довтлон орсон юм. Монголчуудын ижил мөрөн дээр Кипчакуудыг довтлон эзэлсэн тухай их сонин баримт байдаг. Рашид ад-Дины бичснээр Кипчакуудын эмир Бачман Монгол цэргүүдэд эсэргүүцэл үзүүлж өөрийнхөө цэргүүдтэй олон тооны арал тохойд нуугдан өн удаан байлджээ. Тэгэхээр нь Мингүү хаан 200 онгоц бүтээж онгоц бүртээр 100 цэрэг суулгаж довтлох тушаал өгсөн байна. Ямар ч байсан эндээс монголчууд том хөлөг онгоцыг ахархан хугацаанд бүтээдэг байжаа гэж ойлгож болохоор байна. Өнөөдөр хүртэл ер нь түүхийн эрдэмтдийн номуудад монголчууд зөвхөн хурдан морионож хууль салхи шиг дайран байлддаг байлаа гэж бичжээ. Гэтэл бодит үнэн нь монголчууд дайн байлдаанд элдв арга хэрэгэлдэг байжээ. Монголчууд морин цэргийн хажуугаар далайн хөлөг онгоц болон хан хэрэм нэвтдэг зэвсэг гэх мэтийг хэрэгэлдэг, бүтээдэг тусгай зэрэгтэй байжээ. Бүх дэлхийг эзлэх зорилготой Монголын зөнхлөх төлөөлөгчид 50 жилийн дотор уламжлалт заншил болсон морин цэрэгээ далайн хөлөг онгоцоор сольж чаджээ. Хувлай хааны үедх монголчууд зүүн өмнөд Азад номхон далайн ойр харалт тохойд оршин суудаг ард олныг эзлэн авах зорилго өмнөө тавьсан. Хувлай хаан Японы арлуудыг мэдлэлтэй авах зорилгоор энэ орн руу өөрийн элч төлөөлөгчийг илгээжээ. Японы хэл ёс заншил сайн мэдэх солонгос хүмүүсийг ч энэ хэрэгтээ оролцуулжээ. Монголчууд энэ үедээ солонгос улсыг эзлэн өөртөө татвар түрээс авдаг болсон байжээ. Тиймээс солонгос хаан Монгол-Японы хэлцээнд зуушлагчийн үүрэг гүйцэтгэжээ. Хувлай хаан 1274 онд Японы ирээ рүү далайн цэргийн анх явуулсан түүхтэй. Монголын далайн цэргүүд Япон руу 2 дахь удаага 1281 онд бас очжээ. Алихана гэгчийн удирдлага дор 10,000 монгол цэрэг Япон руу цэргийн онгоцон дээр сууж аялсан байна. Монголын далайн цэргийн энэ удаагийн аялал бас л үр дүнгүй өнгөрсөн байна.
Тэднэр Кюсю, Такасима арлууд дээр очиж энд хот сууринг үнсэн таварг болтол галдан шатаажээ. Тэгтэл далайн асар хүчит тайфун гэдэг хар салхи болж монголчуудын хөлөг онгоц далайд живжээ. Японы эртний судлаачид сүүлийн жилүүдэд Такасима арлын захаар хайгуул хийж яваад Хубилай хааны цэргүүдийн 1281 онд далайн усан живсэн онгоцны үлдэгдлийг олсон байна. Хөлөг онгоцны баг нь далбаг, туурга, шавраар хийсэн эд үлгийн зүйлс, сэлэм чулууд өгүүлддэг эртний төхөөрөмж далайн ёроолоос олджээ. Хубилай хаан зүүн өмнөд Азийн олон улс орон арлыг эзэмших төлөвлөгөө зохиосон. Анхны төлөвлөгөөсоор Ява болон Сумарта арлуудыг мэдлэлтэй авсан. Үүний дараа өмнөд далайн олон арлуудын элч төлөөлөгч 1281-аас 82 онуудад Хятад оронд ирсэн байна. Тэднэр Монголын хаантай уулзаж үнэт хэд бараа бэлэг болгон өгч үнэн шулуун дагалдан орж байгаагаа илэрхийлсэн гэж Монголын уг гарлын бичигт тэмдэглэжээ. Монголчууд далайн хөлөг онгоцоор аялахдаа өөрийн мэдлэлд оруулсан Хятадын хөлөг онгоцны дархан жолоочийг өргөн ашигладаг байжээ. Энд гол мөрөн далай тэнгист аялах ажил их хөгжсөн байсан. Монголчуудын хэрэгэлдэг байсан онгоцтой газрын байр зураг, чулуун зангуу гэх мэтийн зүйлс Америкийн эргээс олдсон учир явдал мөн эндхийн зарим газар нутгууд монголчууд нэртэй байгаа зэргээс ийм дүгнэлт хийж болмоор санагдана. Вашингтонд Америкийн нэгдсэн улсын Конгрессийн номын санд Хятадд Хубилай хаанд олон жилийн турш алба хассан Венецийн Марко Пологийн авчирсан газрын зургийн хуулбар бий. Марко Пологийн дотны нөхөр байсан адмирал Ружери Сансверино гэгчээс анх дамжсан тус газрын байр зургууд Росси гэгчийн хувийн номын санд хадгалагдсан байдаг. Америкийн эрдэмтэд тэд газрын зургуудыг судлан шинжилж үзэхдээ онгоцтой газрын зураг Марко Пологийн аж төрж байх үед хамаатай гэсэн дүгнэлт хийсэн байна. Эндээс монголчууд далайд аялах их арга чадвартай байжээ гэж ойлгохтойр байгаа юм. Хойд Америкийн эрг орчмоос олдсон аргамж татах нүхтэй чулуу зангуу нь Азийнхан энэ төвд ирдэг байсныг гэрчилж байгаа юм. Яагад гэвэл Европынхан ийм зангууг хэрэглэдэггүй байсан. Гэвч хизээ ямар үе цагт ийм зангууг Америкийн эрг орчимд бий болсон тухай эрдэмтэн шинжээчид санал бодлоо өөр өөрөөр тайлбарладаг. Тухайлбал Сан Диегогийн улсын их сургуулийн профессор Мариарти Калифорни эргээс олдсон чулуун зангуу Колумбас бүр өмнө Америк төвдөрсөн хятадуудын далай живсэн хөлөг онгоцны үлдэгдэл гэж баталдаг юм. Монголчууд Америк төвд очисон тухай нэгч нутаг газрын нэр тэмдэглэгдээгүй. Гэхдээ хойд Америк дэх газар зүүн нэрүүд монгол хэлээс ихтэй гэж ойлгогдохоор тал байдаг. Хоёр баримтаар жишээлье. Аляскийн хойгийн өмнөд захад Унга гэдэг арал байдаг. Энэ арал дээр Унга гэдэг газар бий. Манай Аз төвд ангар мөрний орчимд Унга гол байгаар нуур орчмын Хеглгоогоор мөрөнд Унга гол цутгадаг. Унга гэдэг үг монгол үндэстэй гэж бодох юм. Монголоор өнгөт өнгөш гэдэг үлээ. Мөн алитун арлуудын бүрэлдэхүүнд унлаг гэдэг хоёр жижигхэн арал бий. Энэ үг сандарлаг, эвдэрлэг, унлаг, бутарлаг гэсэн утгатай. Тиймээс энэ нэр ямар нэг далайн хөлөг онгоц усанд живсэнтэй холбоотой юм уу даа гэж санагдахаар. Эндээс монголчууд Америк төвд далайгаар аялан очдог байжээ гэж багцаалж болохоор байгаа юм. Харин тэгтээ монголчууд анх Америк төвийг нээсэн биш. Түүнээс өмнө хятадууд тийш очисон ч байж магадгүй юм. Ямар ч байсан Азийнхан Америк төвийг өн эртний мэддэг байжээ. Эрт урт цагт Берингийн хуурай газраар дараа нь Берингийн хоолоогоор Алеутын арлуудаар дамжин Азийнхан Америк руу аялдаг байжээ. Харин 1492 онд Христофер Америк төвийг нээхдээ ихэнхдээ Европынхны хөгжлийн талбайг өргөдөх гэсэн Америк болон Аз төвүүдийн олон жилийн холбоо харилцааг Европчууд муутгаж сандарсан юм. Тиймээс дэлхийн индээчүүд Колумбийн Америкийн эрэг төрсний 500 жилийн ойг 1992 онд тэмдэглэхийг буруушааж байгаагаа мэдэгджээ. Эдгээр бүх баримт судалгаа монголчууд ус мөрөн далай тэнгист аялж байсан гэдгийг ил тодор тодорхойлж байна.